Morning sun is rising slow. All the world begins to glow. Daylight spreads its golden wings, bringing light to simple things. City wakes up one by one. Life begins anew, it's fun. Shadows lengthen in the street. People start with dancing feet. Oh, morning sun shining bright, chase away the dark of night. Oh, morning sun, warmth and gleam, fill our hearts with hopes and dreams. Birds are singing in the air. Music floats without a care. Every ray a whispered song, guiding us as we move along. Sunbeams play across my face. Feel the magic in this place. Endless days of joy and cheer. Morning sun's now crystal clear. Oh, morning sun shining bright, chase away the dark of night. Oh, morning sun, warmth and gleam, fill our hearts with hopes and dreams. Se sento di no. Ой, пуля на камой текинай. Тэгмэл хатгаар ацалтуулчлаа шүү. Сэтнинге. Нийцэн би. Зэнэгээр гаргаарай. Зэнэгээ. Ой. Хэлчээрэй. Ханкач. Чил ане чил. Яа, намайг бүлцээснийг хардаа. Би ингээ өглөө болгон хүүгээ гаргаж өгдөг байхгүй юу? Тэгээ шууд гэрээс ганцаарыг нь гаргах гэхээр чаддгүй юм аа. Тэгээ өглөө болгон хүүгээ гаргаж өгчөөд одоо тэгээд ороод буцаад унтна. Ээж. Ээж. Ээж байхгүй шүү дээ.
амар бөхчм амар унтчих. Цааш явсан болоо. Хөөе миний охин ингэ санаагаал ингэ нутаалах юм. Ээж өглөөдөө нөгөө нэг гадаа алах гад гарна гэсэндөө тэгээ гарцсан юм шиг байна. Байхгүй байна. Тэгээ төрснөөс хойш өглөө болох ингээл сэрхэд ээж байгаад байдаг болохоор сорчиж нэг ингээд 10 жил жоохон байхад ингээ өглөө сэрхэд ээж ахгүй хар нэг амар мухай булмаар юм шиг нэг тийм мухай дүүсэн. Сая яг тэгж шít. Би бичлэгээгүй баг сар болчиж сар гарan болчиж миний өх яасан бэ? Хээчин одоо жоохон бичлэг хийчихье заяа. Нэхэн тий. Бок. Тэгээд яг нөгөө миний сүүлийн бичлэг амар хандлт сайтай байсан штэ. Үзэлт ихтэй тэгээ хүмүүс амар гоё комент хичээл тэгэл тэрэндээ хөөрөл араас нь шууд ингээл видео хийгээл оруулчмаар байсан. Тэгтээ ерөөсөө ингээд хажууд ээж төгсөн ингээл байгаад болохоор ингээ хичээд тэдний хажууд юм ярьж чадахгүй. Тэгээ дээрээс нь ингээд камер ингээд бичлэгийг асаасан ч би өөрөө өөртөөсөө таалагдахгүй амар мэдгүй ингээд үсээ тайруулсан. Тэгээ дээрээс нь бондоцсон өөртөө таалагдахгүй байгаа. Тэгэл тийм наслал бичлэг оруулахгүй байгаадсан. Тэг өнөөдөр өнөөдрийнхөө бүтэн өдрийн зүгээр бичлэг оруулъя гэж бодоод. Үгүй заваараа л та гулгээд штэ. Тэгээд одоо босоод цагаан угаад нүрээ ос арчилгаагаа хийгээд би бүр ингээд миний нүур амир ингээд нүур амир тархалцсан байгаа. Тэгээд энэ бараг дахиад хавгонцсон биш үү? Хизээ хивэндээ орох юм бэ? Бам. Тэг хөл болохоор амар өлсөдөд болцсон байлээ. Ойр орхон янз бүрийн мэдгээд тэгээд нэг аяг хоолмол нь бараг чадахгүй амуу шин. Тийм мэдэг болцсон байлээ. Манай охин ховдог. Тэгээд дээрээс нь би бас ховдог болж юм. Энэ гэрийн хоёр гүнжин ховдог болоод байгаа. Тийм ээ. Яагаад юм бэ? Нако мачонго юно. Pindah mah. Mungkin tabak boleh jadi. Naran tak kata. Mungkin kita harus. Kalau mau kata film tu, itu kue. Tuksos. Kesannya bening sekali kayak orang tu yang kau. 근데 미치겠잖아. 야. 맨날 сайн байцгаана уу? Огнагээ ээжинбай. Ирээд сар гарan боллоо. Гэрээ самж бай. Ямаар яд энэ бүх явахгүй. Праймер юм гэсэн. Тарам масан гоо. Зарагш. Шут. Антчачтэй. Энэ гараа потом болсон.
Тэгж хайгаас гол дээр тавьж. Бас онцгой. Аюулгүй. Энэ амган. Харин бизнес талаар сонирхол. Дарныхаа гадаа сууж гэнэ үү? Ойр тохноо авч гарч ирээгүй. Өнөөдөр аюу гоё юм. Бүрхэг мөртлөө дулаахан сэвэл зүрслэгтэй. Тэгээд охин битээр сар гарan боллоо. Тэгээд яг төрсний дараа нэг юм уу тулгард юм шиг байна. Гэртээ байгаадаа ингээд стресстэй. Тэгээд стрессгээрээ ингээд жоохон идэх хөвтөд амир ихтэй болонгуудаа таргалч штэ. Тэгээд тэр таргалсан өөрийгөө хараад буцаад ингээд сэтгэлээр унаад өөрөө ингээд яаж ингээд өөртөө амир ихтэлгүй бол ингээд өөртөө уур үрээд одоо надаа яг тийм үе юм бол тохиолдоод байна. Тэгэл ингээд тгий гэсэн амар их ингээд бодож байгаа юм байгаа ч гэсэн ягаад ч юм зүгээр л ингээд өөрийгөө харахаар л уур урээл хямраад идэв болцсон байна. Тэгээд энэ нэг бити удаа үргэлжлээсэй л гэж найдаж байна. Тэгээд дээрэс нь одоо манай хүү сургуульд орсон маа штэ. Тэгээд сургуульд орсон дүүтэй болцсон. Болохоор бас жоохон стресстэй айгүй эмзэг болцсон юм шиг байна. Тэгээ хүн маань ингээл эмзэглээл ингээл шилтгаангүй ингээл амар хуйлал ээжийнхээ эмийнхээ аавынхаа үдээс ингээл уурлал юм хэлдэг болцсон надад бас айгүй ингээд хэцүү байна. Яагаад ингээд байгаа юм болоо ийм бишэлээс юмсан гэд байнгын загнаад ах хэцүү. Тэгээ одоо хүүтэйгээ гомдоохгүйгээр яаж харцах уу гэл юм жоохон шаналаад тэгээд уг нь би жирэмсэн бахта заагаа төрчөөд хүүгээ гомдоохгүй шүү. Хүү аав ээж надад хайргүй болчлоо. Дүүд хайртай болчлоо гэсэн бодол төрүүлэхгүй шүү гэл айгүй тэгэж бодоод төрснийхөө дараа эмнэлгээс гараад ч гэсэн айгүй хичээсэн байхгүй юу хүүгээ гомдоочгүй тэгээд тэгсэн чи яалчгүй ингээл гадаа тоглож аваад найзуудаа ингээд модал залуулал ороод ирнэ. Тэгээ шалтгааны сонсгоор аюу тийм уйлах шалтгаан биш. Тэгээ ингээ ерөөсөө хүүхдтэй таарахгүй ингээл амархан модал залуулал бай тэгэж орж ирээд харин би нэг загинсан. Тэгсэн чи имэдэ ээж аав ингээд надад хадваргүй беби дуртай ингээд тэгэж хэлсэн байсан. Тэгэл тэрийн сонсоод ёо би уг нь ингэж бодохгүй гэж амар хичээсэн юмсан. Өөртөө би нэрээ амар муу ээжмаа гэж бас бодоод байгаа. Хүүдэд тийм бодол төрүүлсэн гэж бас жоохон харамсаад байгаа. Тэгээ үнэхээр загнахгүй бай гэхээр бас дэндүү хэцүү байгаад байгаа байхгүй юу? Дураараа байх гэх юм уу? Загнахгүй байхаар бас хүмүүжлэхгүй болчих үү дээ гэд бас санаа зовоод. Тэгээ ер нь хоёр хүүхэдсэн гэдэг чинь жоохон чангал юм байна. Тэгээ одоо ээж маань амар тусалж байгаа. Тэгээ ээжийнхээ ачаар нэг ядарч мадрахгүй уг нь гайгуудтай зүйл байгаа л да. Гэхдээ хичнээн бүх юм сайхан ч гэсэн ягаад ч юм сэтгэл санааны байдал ерөөсөө л тогтдоггүй байгаад идэм байна. Миний өмнөх бичлэгийг айгүй их ээжүүд үтсэн юм шиг байлээ. Тэгээд айгүй гой комент бичээд байсан. Адилхан Японд хүүхдэд өсгөж байгаа, адилхан жирэмсэн байгаа. Дөнгөж төрсөн ээжүүд айгүй комент бичсэн. Тэгээд тэр ээжүүдээс асуумаар байна. Хэрвээ ингээ 2 хүүхэдтэй бол яаж одоо том хүүхдээ гомдоохгүйгээр ингэж яг гоё стресстүүлэхгүйгээр яг гоё байсан бэ. Тэгээ ингээд ямар нэг юм болонгууд хүүхдээ гомдоохгүйгээр яаж тайлбарлаж хэлэх үү? Би ингээд уг нь ингээд айгүй амар аргадаж хэлдэг байхгүй юу? Тэг тусан бүр бас давраад байгаа юм санагдаад байгаа байхгүй юу? Ингээд хизээж гаргадаггүй зангаа гаргаал ингээл эмээ рүүгээ уурлал, ээж рүүгээ уурлал. Тэгээ хэний ч үгийг сонсгүй өөрийнхөө зүтгэл тийм байгаад байгаа болохоор айгүй санаа зовоод байна л да.
тэг гоё хүүхэд өсгөөд явж байгаа ээжнэр манад даргаасаа гоё хуваалцаарэ. Яг уу би бас ингэж амар хүн дээр тусгаж аваад ээжэж магадгүй гэж бас өөрийгөө бодож байна л да. Гэхдээ л манай том хүч айгүй дуулахвартай ингэдэг гэхээр шууд орно хийждэг. Тэгээд ер нь тэгэж уралж стрессгүй хүүхэд байсан. Эсвэл сургууль ороод ихний одоо сургуулиараа сарч болоогүй юм л да. Тэгээд жоохон тийм байгаад байгаа юм болов. Гэл тиймэрхүү л бай. Миний ихний төрснөөс ихний 1 сарны ер нь тиймэрхүү л 2 хүүхэдтэйгээ ялангуяа том хүүдэг амар толж харьцаж л өнгөрүүллээ дээ. Өнөөдөр хүүгийн маань нээлттэй хичээл өдөр гэхгүй юу. Тэгэд би цагаа буруу бодоод